Яг нийгмийн эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг л хүлээгээд байна л да. Иргэд төдийгүй гадна талдаа тийм горилго тээснүүдээр л хараад байна. Тэгээд явж байгаа бодлого маань нэг л тийм эдийн засгийг эрчимжүүлэх биш Монгол улс үлдсэн нэг хэдийн өнгөтэй өддөг нэг холуулах бодлого л яваад байна даа гэж ойлгогдоод байна. Тэгээд ерөнхий сайдаас асуулт байна. Танд одоо нөгөө бондоос чинь гişний төгрөг үлдсэн байна уу? Энийхээ тоог хэлээд гэж. Та сая төмөр замыг ахиж төмөр замд мөнгө өгөхгүй гэж мэдэгдлээ. Төмөр замд мөнгө өгөхгүй бол яах гэж та нар болоож авсан юм? Ховын хөвчөд мөнгөө аруулаад хийгээ явчихсан ажлыг болоож авчихад одоо гадаа зээлийн мөнгөөр баахан явуулчихад одоо чадахгүй нэ одоо тэгээд боль гэж. Одоо яах юм нэгээд. Ховын хөвчлөөсөө булаагаад авсан. Төрөөрөө хийхээ болцсон. Одоо яах вэ? Одоо хятадтай байж их үү? Сураг сонсохноо тийм юм болж байгаа сурагтай байх юм. Энийг энэ бодлогоо тайлбарлаж ягаад үндэсний Монголын аж ахуй нэгжүүд барьж ирсэн төмөр замыг булааж авчихад зээлийн мөнгөөр хэрэгжүүлчихэд одоо болохоор ахиж мөнгө өгөхгүй гэж та энэ энэ дээрээс хэлж байгаа гэж. Эдийн засаг эрчимч нүү хөгж нүү олон түмэнд нэг хамаа багтаал байх шиг байна шүү. Юу хүсэн хүлээж ингэвэл тэтгэр нэмэгдэхгүй. Цалин нэмэгдэхгүй. Тэтгэмж нэмэгдэхгүй. Энийг хүлээгээд. Ханш чи унах уу? Хүлээгээд байна. Хүнсний болон өргөн хэрэглээний бараа 59% өсчөөд байна. Энэ хямдрах уу? Хямдрахгүй бидний цалин тэтгэмжийг энэ хэмжээнд нэмж өгөх гэдгийг хүлээгээд байна шүү дээ. Та нарын энэ 100 хоног дотор харахад усны үнийг нэмнэ гэлээ. Тог цахилгааныг нэмнэ гэлээ. Дулааны үнийг нэмнэ гэлээ. Гэхдээ тэр олон түмэн чи одоо тэсхүү. Энд дээр ямар хариулт хэлэх гээд байна? За Монгол банк хэллээ шүү дээ. Эдийн засгийн нөхцөлөг гол хүндрэл энэ төлбөрийн тэмцлийн сайжруулахгүй нэмэргүй гэж. Төлбөрийн тэмцэл өнөөдрийн байдлаар бид 500 гаруй сая доллар алдсан сууж. Хагасчлаа юм байл 5 сарын байл. Төлбөрийн тэмцэл 500 сая доллар алдагдлаа. Нөгөө валютын нөөц маань юу болж байгаа вэ? Тэг гол одоо шалтгаан гадаадын хөрөнгө оруулалтын уналт гэж байна. Нодлон бид нар хөрөнгө оруулалт муу боллоо гэдэл нэг 50-60 хунлаа гэдэл яриад байсан. Гэтэл өнөөдрөөсөө тоогорлоо шүү дээ. Нодлонгийн мөн үеэсээ ахаад 64% гадаадын хөрөнгө оруулалт унчлаа. Энд дээр та нар бодож байна уу? Яагаад гадаадын хөрөнгө оруулалт унаад байгаа юм? Яагаад монголчуудад идэхээ болж байна? 2 жилийн өмнө сар 400-аас 500 сая долларын хөрөнгө оруулалт ордог. Өдөр болгон хөрөнгө хийгээж хувийн онгоц буюу тухай дээр буудаг. Эдийн засгийн хөгжил өсөлт маань дэлхийд гайхагддаг. Гүн зүү зэрэглээ шиг байж тээ. Тэгээ 2 жилийн дотор байхгүй болчихлоо шүү дээ. Тэгээд энэ төсвийн ашиглалтын асуудлыг сайжруулах нь одоо ил тод болгоно гэж. Сая түрүү ярьлаа. Зүгээр машин унах хэрэггүй 220 ам дарга дөрүүлээд 20 тэрбум 500 сая төгрөгөөр та нар 197 шиг машин авсан байна шүү дээ. 20 цэцэрлэг барьчих мөнгө шүү дээ. 20 одоо зарцсан байгаа объектыг ашиглалтанд оруулчих. Хөрөнгийг. Гэтэл та ингээ хэлээ сууж яах юм. Бид нар тийм машин зашин жижиг асуудаар хөөцөлдөхөө болсон гэдэг. Ингэж болж байгаа юм уу? Төсвийн хөрөнгийг ямар их үр ашиггүй дур зоргоор зарцуулж байна. Ирэх мэдлээ яаж уруулан ашиглаж байна. Эн чинь бүх дандаа эрүүгийн зүйл заалттай шүү дээ. Гэмт хэрэггүй үстэй. Гэтэл та нэг өөгшөлөө суугаад авах юм. Өнөөдөр бидний гол найдлага бол экспорт нэмэгдүүлэхтэй юм биш. Гэтэл экспортод найдаж байгаа нөгөө нүрс нуурханы байдлуудаа та мэдэж байна уу? Эрс 5 компани чинь 850 тэрбум төгрөгийн өрөнд орсон байна шүү дээ. Өртөө болж. 2 жилийн дотор өрн нэмэгдсэн. Ажлаад байсан өрн нэмэгдсэн. Тэр өрн яагаад үүссэн гэсэн чинь танаа нөгөө дүү охин, нөгөө дэнзэнгийн ихнэр чинь 4 тэрбум 800 сая төгрөгөөр 4 тал хашаад авсан байх юм, шатсан байх юм. Нөгөө 1 тэрбумаар үнэлэгдээд 17 тэрбум тендер авч ирсэн компани нөгөө хашаа яхаараа 4.8 тэрбум болоод эрдэс 5 толгойд шахагдсан байдیں۔ Арай дэмжиж байгаа юм биш үү? Турж өгөх гээд байна уу та? Энийг тайлбарлаач.